Сайн байцгаана уу? Та бүхэндээ саяхан нээлттэй хийсэн нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө лайк болон сабаа дарж дэмжихээ бити мартаарай. Ингээд кинонд орцгоё. Райлигийн охин хөвгүүдийн сэтгэлийг хэрхэн татах тухай бичлэг үзсэн суух бөгөөд өрөө нь түүний шүтэн биширдэг дуучин Петний зурагт хуудас гэрэл зургуудаар дүүрсэн байгаа нь харагдана. Удалгүй тэрээр ханан дах зурагт хуудаснуудаа ширтэнгээ бичлэгдээр үзсэн үйлдэлүүдээ дуурайж эхлэхдээ зэрэгцэн түүний аав болох цагдаагийн офицер Рон ажилдаа явахынхаа өмнө охинтойгоо уулзахаар орж ирлээ. Үзэгдэл салгидаж охтын шүтэн болсон дуучин Петний тоглолт руу шилжин. Түүнийг тайзан дээр дуулж эхлэхэд охид бараг л үсээ зулгаах шахмал дэмжиж гарцгаав. Ийхүү тоглолтын дараа менежер Джон түүнд хэвлэлийн хуралдааг нь сануулхад од дуучин тийш зорлоо. Нөгөө талд Райли ч ярилцлагыг найз Сидигийн хамт анхааралтай ажиглаж байх бөгөөд удалгүй тэд яаралтай хуршиндөө очих ажилтайгаа гинэс санацгаав. Райли ч замдаа найзаасаа бид маргааш Петэнтэй уулзаж чадах болов уу хэмээн асуухад Сид ч яг хинч юуч болохыг мэдэхгүй шүү дээ гэдэл найзаагаа тавьшруулав. Харамсалтай нь тэднийг хуршиндөө очиход тэд хэдэн 7 хоног гадагшаа явсан тул байшин нь эзгүй хоосон болж таарав. Дараа нь сургууль дээрээ ирэхэд бусад охид Райлиг өнчин өрөөсөн мөн олонний анхаарлын төвд байх гэж хичээдэг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэдэл доромжилж дээрлэгдэг тодорхой болов. Гэвч Райли энэ бүх дээрлэхэлтийг үл таван өөрт нь асар их урам зориг өгдөг Петний дуунуудыг сонсон тайдгарна. Нэг удаа Сид найз залуутайгаа байж байхад Райли ганцаараа хөгжим сонсон бодол дарагдан суугаан харагдана. Учир нь Райлид Сидээс өөр ямар ч найз байхгүй юм байна л да. Ийхүү хэсэг хугацааны дараа аавынх нь найз бүсгүй Марныг түүнтэй уулзаж Райлитэй эвтэй харьцаж ярилцахыг хичээсэн ч тэр түүнтэй огтхонч харилцах сонирхолгүй байлаа. Аргагүй дээ, ээжийг нь орлох гэд байхад яаж дуртай байх вэ? Дараа нь тэд замаараа Сидийг аван Петний тоглолт руу хөдөллөө. Марни тэднийг тоглолт болох газар буулгаад явсны дараа Райли тоглолтыг сэтгэл тоглон үзэж Петэнтэй ямар нэгэн сэжмээр холбогдсон мэт гүн гүнзгий мэдрэмж авна. Мөн тэр Петнийг өөрийнх нь мэдрэмжийг ойлгодог бүх дуугаа зөвхөн өөрт л зориулж бичсэн гэж итгэдэг нь жоохон эвгүй санагдана. Удалгүй тоглолтч дуус Сид найз залуу нь тэднийг авахар ирснийг Райлид хэлэх боловч Петэнтэй уулзах чинс хүсэлтэй байгаа Райли явхаас татгалзахад Сид түүнийг хагас цагийн дараа ирж авахар болов. Ингээд Райли Петний хувийн эд зүйлсээс худалдаж авахыг хүссэн ч мөнгө нь хүрэхгүй байсан тул урам хугаран тэндээс гарлаа. Гэтэл тэр Петний хэн нэгэнтэй маргалдах чимээг сонсон очоо чагнавал менежер Джон нь түүнийг хэрвээ ийм байдалтай байгаад байвал карьер чинь тэр чигтээ сүрнэ хэмээн зэмлэж байлаа. Үүндэж уралсан Петэн тэндээс холдон өрөөндөө орж цүхнээсээ хар тамхи гаргаж ирхэн тэр. Энэ хооронд Райли гадаа Сидийг хүлээн зогсоно. Мөн тэр аав руугаа гэртээ аюулгүй харсан хэмээн худал мессеж бичээд согтууруулах ундаа унгаа хөгжим сонсож эхэллээ. Харин нөгөө талд Петэн дахин хар тамхи олж авахаар машинтайгаа гарч тавигтал Райлиг очоод мөрөгчгөн тэр. Петэн ч сандран шалахаар бууж ирэхэд Райли шүтэнэ хараад бүр шок. Ийхүү тэрээр өвдөлтөж умартан өөрийгөө улаан фэн нь дуунуудад нь хайртай гэдгээ хэлэхэд Петэн харин алдаа гаргасандаа л уучлахгүй. Удалгүй осол болсон газарч хүмүүсээр дүүрч эхлэхийг анзаарсан Петэн хил амнаас зайлсхийхийн тулд Райлиг хүргэж өгье гэж санал болгоод түүнийг машиндаа суулгаад хөдлөлөө. За ингээд Райлич бүр бөө баяр. Замдаа удаан хугацаанд түүнийг шүтэн бишрэгч байснаа. Хэзээ цаг үеийг түүний дуунуудын ачаар л даван тоолснаа. Сэтгэл хөдлөн ярина. Гэвч Петэнд энэ яриа нь огт сонирн биш байх ба. Тэрээр замдаа нэг газар төр цогсох хэрэгтэй гэхэд Райлич татгалзангүй. Ингээд Петэн 5 минутын дотор ирнэ гэж хэлээд найзтайгаа уулзаж хар тамхи авахар явлаа. Энэ хооронд Райли Сид би Петэнтэй хамт байна. Тэр надтай сэтгэнэж байна. Энтэр гэдэл баг зэрэг даваслаад мессеж илгээж амжив. Гэтэл Петэн ирэхгүй удаад байсан болохоор Райли эцэстэн шалахаар очтол Петэн гинэт гарч ирээд түүнийг машин руу түлхэн суулгаад хурдлан тавхив. Петэн хар тамхид нэлээд мансуурсан тул машина олигтой жолоодч чадахгүй. Тэд бараг л осолд орох шахана. Мөн нүдэн анилдсаар машина зогсоож буух гэж оролцсон ч хөл дээрээ тогтож чадахгүй байлаа. Ийхүү Райли түүнийг түшин гэртээ оруулахад Петэн угаалгын
өрөө орохыг хүслээ. Райли цэвэр алчуур авахаар гарахдаа чимээ сонсож шалахад Сид өрөөнд нь нууцаар орж ирж байлаа. Райли ч түүнд Петэн угаалгын өрөөнд байгааг хэлж тэднийг очиход Петний хар тавхины уднууд шалан дээр нэг тарсан байхан тэр. Тэд туслах гэж оролцсон ч Петэн тэднийг зайл хэмээн хашгичан хаалгаа хаж дахин хар тамхи хэрэглэж эхлэв. Маргааш өглөө нь Жон Петнийг авахаар ирсэн ч өрөөнд нь хинч байсангүй. Гэвч Петэн Райлигийн өрөөнд гавлуулсан байдалтай сэрхэн тэр. Райли ч түүнийг шүн галзуурсан мэтэл аашилсан тул өөр яхаа мдээгүй хэмээн тайлбарлана. Харин Петэн үүнийг цусан дах саагрын хэмжээнээс болдог өвч хэмээн мэлзэгч Райли хар тамхиг нь үзүүлээд тэгвэл энэ юу юм хэмээн асуулаа. Петэн ч үгүйсгэн тусламж дуудан хашгирч хэлэхэд Райли гуйн дээрх хөхрөлтөө үзүүлж машинаараа мөргсөн болохыг мөн дахин хар тамхи хэрэглэж ихснийг нь сануулan барьц алдуулав. Удалгүй Сид Райлиг гадагшд авуулж гараад энэ бол бидний хийх ажил биш хэмээн хэлж Петнийг суллаж явуулахыг шаардал. Райли Петний биеэс хорыг гадагшлуулж туслана энд байлгах нь хэмээн зүтгэн. Тэрч бүхэл энэ бүх үйл явдал нь зүгээр ч нэг болоогүй. Бурхан түүнийг Петэндээ туслах ёстой гэж дохио өгч байна хэмээн Райли итгэж байлаа. Тэр үнэхээр чухал зүйл хийж чадна гэдэгтээ ч итгэлтэйгээр Сидийг өөрт нь итгэхийг гуйж бүх зүйл сайхан болно хэмээн амлав. Энэ үед Жон Петэндээ холбогдох гэж дахин оролдож байлаа. Тэр Петний очсон Эрик гэх залуу дээр очиж өнгөрсөн шөнө Петэн энд юу хийснийг асууна. Эрик ч түүнийг ирээд хэсэг хамт сууж байгаад явсан. Мөн зүгээр л тайвшруулах юм баг зэрэг кокаин өгсөн. Сүртэй зүйл биш хэмээн тайруулна. Нөгөө талд Петэн мансууруулах бодисын дутагдлалд орж маш ихээр зовж байлаа. Райли Сид хоёрч интернетээс мэдээлэл хайж байхад Петэн уйлж нүдэнд цус мэтэл улайсан харагдана. Нөгөө талд Жон Петний оройн тоглолтыг цуцалж энэ тухай одоогоор нууцлахыг хүмүүст даалгав. Шөнө нь Петэн ундаж чадахгүй зүгээр гаваа тайлах гэж оролдож байтал Райли сэрчгөв. Петэн түүнээс тавьж явуулахыг гуйж хиндэж хэлэхгүй гэдгээ амлаад үгүй бол хүмүүс намайг олж чи хизээж мултарч чадахгүй хэмээн сүртүүлнэ. Харин Райли түүнийг хинч хайхгүй байгаа. Хамтлагын түүнийг өвчтэй хэмээн зарласан. Бүр тэд чамаас санаа тавьдаггүй. Харин би л санаа тавьж байна хэмээн хэлээд маргааш дээрд нь хэмээн амлав. Маргааш өглөө нь өрөөнөөс эвгэн үнээр гараа шалхаад Петэн өмдөндөө бие зассан байлаа. Райли Сидийг алчуур дотор хувцас авчрахыг хүсэж Петнийг унтаж байхад түүнийг цэвэрлэж хувцсыг нь солив. Сидж Петний байдал огт дээрдэхгүй байгааг сануулгаад Райли өөрт нь төлгөө байгааг хэлж яриаг нь таслалаа. Ийхүү тэд Петнийг хөршийнхөө хоосон байшин руу зөөхөр шийдэж Сид хэрвээ тэр сэрчихвэл яах болж байна гэж айн асуухад Райлич бүр шийдсэн гар аавынхаа бууг аваад ирхэн тэр. Ийхүү Сид Петний гавыг тайлахаар ойртоход Петэн гинэт түүнийг цохиж унгаад цогтаах гэсэн ч Райли араас нь хөөж эхлэв. Петэн гадаа гарч тусламж дуудан бусад байшингийн хаалгыг нүдэх боловч хинж гарч ирсэнгүй. Яг энэ үед Райли түүнийг гүйцэж ирэн ноцлож байтал Сид гинтэл машинаар Петнийг мөргөж унгаахан тэр. Дараа нь түүнийг хөршийгөө байшин чирч оруулаад дахин гавалгаад Сид уйлж Райли түүнийг тайвшруулахыг хичээв. Сид ч хийсэн зүйлдээ итгэхгүй айн цочирсан байхад Райлид Петэн сая намайг алхаад ердөө хэдхэн секундэл дутуу байсан хэмээн хийж бодит байдалтай эвлэрхийг сануулна. Мөн Сид үүнийг цааш үргэлжлүүлж чадахгүй гэхэд Райли Петэнд миний тусламж хэрэгтэй хэмээн зүтгэсээр л байлаа. Бүр яг л нэг донцсон аятай. Үүнд ч Сид урлаж Петэн чиний тусламжийг ч чамайг ч хүсэхгүй байгаа гэж хэлээд явхаар завдтал Райли түүнийг үлдэхийг гуйлаа. Хэдий Сид ярилцгаар болж зөвшөөрөгч Райлиг хаалганаас холдох үед дахин цутгах гэж оролдоход Райли түүнийг барьж аваад шалан дээр хүчтэй унгалаа. Сид ч чангаар хашгирч эхлэхэд гадаа байсан нэг эмэгтэй чимээг сонсон тул Райли сандарсандаа Сидийн амыг даавгаар таглан дарав. Ийхүү өнөөх эмэгтэй явж Сидийг босгох гэтэл тэрээр аль хэдийн амьсгал хураасан байхан тэр. Райли ч найзаагаа хөнөөсөндөө сочролд орж яг үүнтэй зэрэгцэн аав нь гэртээ ирж таарав. Райли аавынхаа бууг аваад өрөөлөвгөө сим орж аавыгаа гэрт орж ирэхээс өмнө амжиж орондоо орон унсан мэт дүрсгэн. Аав нь өрөөгөө цэвэрлээгүй байна гэж үглээд л дараа нь сейфэ онгойлоход буун буцаад байрандаа орсон байлаа. Шөнө нь Райли Сидийн цогцсны хажууд хэвтэж байтал Сидийн утас дуугарч найз залуугаас нь мессеж иржээ. Райли Сидийн өмнөөс цэцэрлэгт хүрээлэнд уулзах хэмээн хариу бичээд дараа нь Петэн дээр очив. Петэн ч бүр аргаа барцсан. Хэрэв намайг ингэж хүзэн яддаг юм бол яагаад зүгээр л алчихгүй байгаа юм бэ хэмээн асууна. Мөн өөрийгөө өрөвдөлтэй хар тамхич хэмээн хэлж найзууд нь ч түүнийг огт хайж санаа тавихгүй байгаа гайхана. Дараа нь тэр амьдралаасаа залхсандаа хар тамхи хэрэглэж эхэлснээ ярьж хүмүүс түүнээс тодорхой дүр төрхөл хүлээдэг. Бусад хүмүүс 7 хоногт нэг удаа үдшилэг хийдэг бол тэр өдөр бүр ингэх ёстой болдогт ядарснаа иш
илчиллээ. Харин Райли түүнд одоо 2 дахь боломж байгааг, ядаж түүний хайрладаг хүмүүсийн төлөө хичээгээд үзхийг зөвлөж, түүнд итгэж байгаагаа хэлнэ. Маргааш өглөө нь нэгэн эмэгтэй гүйж байгаад цэцэрлэгт хүрээлэнгээс CD-ийн цогцыг оллоо. Харин Пэйтэн сэрэхэд өрөөнд нь тэмдэглэлийн дэвтэр үзэг орхисон байв. Сургууль дээр охид Райлиг дээрлэж байхад захирал түүнийг дуудуулаад очтол аав нь өөр нэг офицерийн хамт зогсож байв. Аав нь түүнд CD-ийн үхлийн тухай хэлээд хамт гартал бүх сурагчид түүн рүү зочирт ширтгэхэд Райли зүгээр л инээмсэглэж байлаа. Оройн нь Марни болон аав нь түүнд сайхан амархыг хүсээд гарахад Райли тэдний яриаг дотроо сонсно. Цагдаа нар CD найз залууг сэжиглэж байгааг мэдээд тэр Пэйтэн рүү очив. Райли Пэйтэнд түүний хөгжим амьдралыг нь өөрчилсөн тухай ярина. Аав нь түүнийг ойлгодоггүй, CD-с өөр найзгүй байсан. Мөн 10 настайд нь ээж нь нас барсан тухайгаа хуваалцсан. Ээж нь түүнийг усан сэлэлтийн тэмцээнээс авахар эрэг замдаа согтуу жолоожид мөргүүлж амиа алдсан байж л дээ. Энэхүү ээжигээ өнгөрсний дараа тэр хөгжимгүйгээр цаг хугацааг даван туулж чадахгүй байсан. Дуунууд нь л түүнийг ганцаардлаас аварч бие мэдрүүлдэг байсныг хэлнэ. Мөн Райли ээжийнхээ зүйлтийг Пэйтэнд өгөөд түүний хөгжим болон тэр өөрөө хичнээн чухал болохыг хэллээ. Маргааш өглөө нь Райли гэрлүүгээ яран хариу цонхоороо орох гэсэн боловч төгжээтэй байсан тул төв хаалгаар орхоос өөр аргагүй болно. Гэтэл Марни түүнийг хүлээгээд сууж байх нь тэр. Марни Райлигийн өрөөнөөс өнөө хар тамхины утыг олсон байх ба тэр Райлигаас энэ тухай асуухад Райли юу ч мэдэхгүй хэмээн мэлсэн. Марни ярилцах гэж оролцсон ч Райли уурлан гарч явлаа. Ийхүү Марни гадаа гарахдаа хөршийн байшингийн хаалга онгорхой байхыг хараад тийшээ ороход Пэйтэн түүний дууг сонсоод хашгирч эхлэв. Гэвч Марни тусламж дуудахаар явах гэтэл Райли түүн рүү ч бас дайрч Пэйтэн ч түүнийг хараад үнэхээр их айж уйлж эхлэв. Райли ч түүнийг тайвшруулж байтал Марни амьд байж байх ба Райли дахин түүнийг барьж аваад бүр мөсөг хөнөөчөөд буцаж очоод шалаа цэвэрлэж эхлэв. Дараа нь Рон гэртээ ирээд Марниг асуухад Райли түүнийг ажил гарлаа гэд явсан хэмээн худал хэлнэ. Шөнө нь Райли нүрээ будаж богино дайшин зөмсөд Пэйтэн дээр очлоо. Тэр хийсэн зүйл нь аимшигтай гэдгийг мэдэж байгаа ч Пэйтэнд хайртай учраас л үүнийг хийсэн бөгөөд би дэлхийг өөрчилж чадахгүйч чамайг өөрчлөгдөхөд тусалж чадна хэмээн хэлв. Харин Пэйтэн түүнд ямар нэгэн зүйл бичсэн тэмдэглэлийн дэвтрээ өглөө. Тэр яагаад дуу бичиж эхэлснээ саналаа гэд. Энэ нь түүний уур хилэн, уй гашуу, өвдөлтөө гадагшлуулж боловсруулах арга зам нь байж л дээ. Тэр өөрөө ч хичээсэн боловч зөвхөн Райли л түүнийг өөртөө эргэн ирэхэд тусалсан гэдгийг хэлнэ. Тэр одоо бүх зүйл сайхан болно гэж амлаад Райли түүнд тусалсан шиг одоо өөрөө Райли тусалмаар байна хэмээн гуйлаа. За тэгээд энэ үгэн нь бүрэн итгэсэн Райли Пэйтэнийг суллахаар шийдэв. Гэвч гавыг нь тайлмагцал Пэйтэн түүн рүү дайрч өөрийг нь гавлаад цугтаж орхив. Райли ч тэмцэлтэн байж түлхүүрийг авч өөрийгөө соллаад араас нь гүйх боловч Пэйтэн аль хэдийн явсан байлаа. Ийхүү Райли чангаар уйлж байхад нөгөө талд Пэйтэн машиндаа радиогоо асаагаад галзуу мэт тинэж байв. Маргааш өглөө нь Рон охинтойгоо салах ёс хийгээд ажилдаа явах ба ажил дээрээ очтол Пэйтнийг үхсэн байдалтай олдсныг мэдхэн тэр зогцыг хараад эхнэрийнхээ зөвлөлтийг хүзүүнд нь байхыг олж харах ба Рон зөвлөлтийг нууцаар авч халаасандаа хийв. Дараа нь тэр Марни руу залгах боловч утас нь холбогдохгүй байлаа. Яг тэр үед цагдаа нар өөр нэг цогцос олдог ба энэ нь Марнигийн цогцос байж Ронч бүр цочролд оров. Энэ явдлаас нэг жилийн дараа Райли өрөөгөө бүрэн өөрчилсөн харагдана. Пэйтэн нас барснаас хойш бүтэн 1 жил өнгөрчээ. Мэдээгээр түүний үхлийг харт амиг хэтрүүлэн хэрэгснээс болсон хэмээн мэдээсэн бөгөөд түүний машинаас эмэгтэй хүний цогцос мөн Пэйтний хурууны хээдэ алгын зэвсэг олсон гэлээ. Мөн Пэйтний үхлийн өмнө нийтлэгдсэн зарим дууны үгс нь дуу болонгарч Грэмийн шагнал хүртэн хит болжээ. Тэр үгс нь Пэйтний Райли төгсөн өнөөх тэмдэглэлийн дэвтэр дээрх үгс болж таарснаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувагтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.